Намайг Дашнэм гэдэг. Би скейтборд унаа 2 жил болж байгаа. Би одоо та бүхэн скейтбордны үе шат дарааллыг зааж өгөх болно. Нэгт болохоор өвдөг тохооны хамгаалалт зайлшгүй хэрэгтэй. Унш бэлтгэхээс сэргийлэхийн тулд. Хоёрдугаар болохоор скейтборд дээр бүрэн тэнцвэр олж хаач хамаагүй жийж явж сурах хэрэгтэй. Энэ хоёр үе шатны дараалал гуравдугаар буюу олли гэх хэмээх үсрэх үзүүлбэр рүү орж эхэлнэ. Энэ үзүүлбэр нь болохоор бүх трикний үндэс суурь бас байдаг. Скейтборд сүүлийн 2 жилийн дотор бол маш олон хүүхдүүд гулгаж эхэлсэн байгаа. Ер нь бол өмнөх 16-наас доош үеийгээ тооцох юм бол нэлээд хүүхдүүд ундаг болсон байгаа. Тийм Монгол ер нь бол хүмүүс 10 хүн тутмын 4 зөвшөөрдөг гэж ойлгож болно. Зарим хүмүүс болохоор скейтбордыг яг ингээд спорт гэдэг юугаар ойлгодгоо, зарим хүмүүс болохоор ойлгодог. Ер нь бол 50-50%-аар Монголд ойлгодог гэж хэлж байна. Цагийг ер нь зөв өнгөрөх нөхөрлөл гэдэг зүйлийг их мэдрүүлдэг. Тэгээ ер нь скейтборд унахаас өмнө PC тоглоомыг тоглодог байсан. Ер нь тэгээд цагтаал скейтборд унж үзнээс хойш ер нь PC гэдэг тоглоом байлаад чесээр оролдоод үр дүнд найцаа даван тулсан байдаг. Миний хэм маягийг тэр чигээр нь өөрчилсөн сонсдог дуу хүмүүс байгаа хувцас эдгээр зэргийг маш их өөрчилсөн байдаг. Тэгээ айцаа даван туулж шантрахгүй байхыг их сурсан байгаа. Ер нь амралтын өдрүүдээр их булгадаг гэж хэлж болно. Хичээлээ их үедээ яг бид нар хичээлийнх 5 хоногор хичээлээ хийгээд хагасаа бүтэнсээр уулзаад цаг зав зөв өнгөрөв. Ер нь хувь хүн өөрөөс шалтгаална. Тийм тодорхой хугацаа гэсэн ойлголт байхгүй. Тэр их хичээн тэрний чинь дагуу үр дүн чангаар гэсэн үг. Скейтбордыг унахад гендер, чиний дуртай дуу, хувцлал зэргийг огт хамаахгүй ба бүгдээрээ ялгуулан гадуурхгүйгээр нэгэнтэйгээ нөхөрсөг болгодог байгаа. Тийм болохоор болгож байгаа хүүхдүүд хэлэхэд бол нэгэнтнээсээ бишүрхгүйгээр бүгднтэйгээ хамт болгоод цагийг зөв өнгөрөөгөөрэй л гэж хэлээ. Скейтборд унахад эхлээд тэнцвэр олох маш чухал. Тэнцвэрээ олохын тулд скейтэн дээр гарц зогсох хэрэгтэй. Тэгээд урагш баруун зүүн чи явахаар бол цээж урагшаа олгоно. Баруун чи явахаар бол цээж хойшоо олгоно. Тэгээд ингэж явдаг гэсэн үг байгаа. Тэгээд нэг жигээл ингэж явна. Харин баруун руу ирэхэд бол зүгээр явж агаад хойшоогоо нална гэсэн үг нуруугаар байна. Үүний дараа агашны үндсэн суурь трик буюу олли гэж хэлдэг. Энэ болохоор скейтер өсрөх гэсэн үг байгаа. Скейтер өсрөхийн тулд болохоор хөлний байрлал бол урд хөл яг скейтэн дээр ийм байралтай байх хэрэгтэй. Хойд хөл хагасаар. Тэгээ хойд хөлөөрөө хойдлоо ингэж дарсан тохиолдолд энэ чинь ойж гарч иж байгаа юм. Подиумороо ингэж шагаас олж агаад ингэж зурхыг хийж байгаа. Ингэсэн тохиолдолд дарсан ингэ попыг зурж ингэж тэгшин болгож өгнө гэсэн үг байгаа. Үүнийг хийхэд бол эхлээд зогсож байгаа хийх нь их зөв. Дөнгөж сурж байгаа болохоор ингэж тэгээд сурсны эцэст нэлээд удаа оролж агаад юм даах гэж үзэх хэрэгтэй. Түүний дараа backside zone eye, frontside zone eye буюу 180 градусын эргэх
хөдөлгөөнийг сурах хэрэгтэй. Энэ бол basic буюу анхан шатны трикүүд байгаа. Үүнийг хийхэд тулд хөлний байрлал адилхан. Гол нь олlie хийж явахдаа мөрөө эргүүлэх хэрэгтэй. Мөрөө эргүүлсэн тохиол скетчэн дагаж ирнэ гэсэн үг. Үүнийг бас зогсож агаад. Энэ нь болохоор 180 буюу basic анхан шатны трик гэж явж байгаа. Миний зөвлөгөөг хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа.